Явсан харчтай байдаг тийм. Манай өөрсдөө аав гэдэг угаасаа тийм явж ялгаагүй болчихсон. За сайн байцгаана уу бүгд өглөөний мэнд төргий. Голом капитал үнцасны компаниас бэлтгэн хүргэдэг ээлжид маркет апдейтыг хүргэхэд бэлэн болоод байна. За 10 хоногийн хугацаанд маш урт хугацаанд бүгдээрээ амарсан. За энэ хугацаанд ер нь зах зээл дээр юу болж өнгөрсөн, за ер нь юу хүлээгдэж байгаа талаар мэдээлэлүүд хүргэе. За өнгөрсөн 7 хоногийн байдлаар Америкийн нэгдсэн улсын голлох индексүүд бол уналттай. За энэ дотор S&P 500 индекс 157%-аар Nasdaq индекс 376% тус 7 хоногийн хугацаанд унсан үзүүлэлттэй хаагдсан байна. За эсрэгээр Dow Jones индекс буюу үнцний төрлийн 30 компани багтдаг. За энэхүү индексийн хувьд бол 113%-аар өссөн дүр зурагтай болол байгаа. За өмнөөс хараад үзэх юм бол ер нь мөнгөний урсгал технологийн төрлийн компаниудаас үнцний төрлийн за харьцангуй value төрлийн large cap энэ төрлийн компаниуд л бол мөнгөний урсгал шилжсэн байх боломжтой болол харагдаж байна. За эсрэгээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн хаалтын шиг хараад үзэх юм бол 3 индекс 3 уналттай. За Dow индекс 177, S&P 500 индекс 101, Nasdaq индекс 1.4%-аар тус уналтайгаар бол хаагдсан байгаа. За харин өглөөний арилжаагаар Азийн индексүүд баг зэргийн холимог хөдөлгөөнийг үзүүлж байна. За тодорхойлбол Шанхай Composite Index 1.9, за Shenzhen Component Index 1.4% уналттай. За эсрэгээр Хонконгийн Hang Seng Index 184%-аар өссөн үзүүлэлттэй байгаа бол Солонгос уналттай. За Япон уналттай. За зэрэг ер нь бол Азийн индексүүд маш холимог хөдөлгөөнийг үзүүлсэн энэ дүр зурагтай арилжаа бол нэгдэж байгаа нь харагдж байгаа. За харин сүүлийн 7 хоногийн байдлаар хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн товарын бүтээгдэхүүнүүдийн хувьд аваад үзэх юм бол газрын тосны аш 7-оос дээш өсөлттэй. За мөн дээрээс нь wheat буюу за ер нь хүнсний төрлийн товарын бүтээгдэхүүнүүд бол өсөлттэй байгаа нь бол харагч нь corn болон wheat 6.8 болон 9% өсөлтийг бол тус үзүүлсэн байгаа. За энэ нь бол мэдээж амралтын хугацаанд бол дайны нөхцөл байдал буцаад ер нь тодорхойг нөхцөл байдал шилжсэнтэй холбоотой байгаа. За энийг бүгдээр лайвынхаа дундуур ярьцгаана. За тэгэхээр сүүлийн 7 хоногийн хугацаанд S&P 500 индекс багж байгаа компаниудыг секторээр нь аваад үзэх юм бол технологийн төрлийн компаниуд дийлэнх нь бол уналттай байгаа. За энэ дотор Nvidia-гийн хувьд бол 3.4, Broadcom 7.3, AMD 11, за MU, Micron-ийн хувьд бол 13 гэх мэтчлэн. Ялангуяа хагас дамжуулагчийн төрлийн компаниуд бол маш өндөр уналтыг үзүүлсэн ийм 7 хоног бол болж өнгөрсөн. За эсэргээрээ санхүү, эрчим хүч, эрүүл мэндийн салбарууд бол өсөлттэй байна. За энэ дундаас ялангуяа санхүүгийн салбарын компаниудын хувьд бол 2 дугаар улирлын тайлан маш сайн гарсан үзүүлэлттэй байгаа. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол харьцангуй өсөлттэй ийм онцлогтой 7 хоног бол болж өнгөрсөн. За S&P 500 индексийг техник талаас нь хараад үзэх юм бол за яг амралтын өмнөхөн за 4 дахь өдөр, за 3 дахь өдөр апдейт хийж байх та S&P 500 индекс дээр за иймэрхүү одоо symmetrical төрлийн triangle паттерн нь бол ажиглагдж байна гэж бол ярьж байсан. За тэгвэл энэхүү паттерны хувьд бол баг зэргийн одоо дээшээ сэтэлсэн дүр зураг үзүүлсэн. За буцаад бол ингээд throw back бол орж ирж байгаа нь бол харагдаж байна. За ингээд S&P 500 индексийн хувьд бол яг 16-ны өдөр болон 17-ны өдөр бол маш том уналтыг үзүүлсэн. Бүр Еврол зэгдэр бол 2 хоногийн уналт нийлээд нэг 2%-ийн уналтыг бол үзүүлсэн ийм арилжаа бол хийгдсэн байгаа. За бидний хувьд бол энэ паттерн бол ямар ч гэсэн аль нэг тишгээ бол одоогийн байдлаар бол задарсан дүр зураг бол харагдахгүй байгаа буюу ямар ч гэсэн өмнөх задралт бол буцаад засварын хөдөлгөөн орж ирсэн байгаа нь бол харагдаж байгаа. Гэхдээ үргэлжлүүлээд ер нь бол трендийнхээ дагуу дээшээ харах боломж бол байна гэж бол үзэж болохоор байна. За алтны аншийн хувьд бол муу ялгаагүй
өмнөх уналтын түвшин дээр бол 4,000-ын түвшин дээр бол буцаад хүрээд ирсэн байгаа. За өглөөний арилжаагаар бол 4,020 ам долларын бүсэд бол арилжаалагдчих байна. За энэ дээр бол POC буюу одоо ханшийн хяналтын бүс яг энэхүү цэг дээр бол байрлаж байгаа. За мөн дээрээс нь урт хугацааны дэмжлэгийн бүс байж болохоос төвшин бол анзаарч байгаа. За дээрээс нь одоо засварлагдсан, волюмор засварлагдсан дундаж ханш бол 4137 дээр байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол алтны ашиг дээшээ гэж үзэх юм бол 4200 буюу дараагийн POC байршиж байгаа бүслүү бол өсөлт орж ирэх боломжтой байна гэж үзэж болохоор байна. Гэхдээ алтны хашин дээр бол одоо шийдвэр гаргахад бол маш эзэгтэй бүс буюу за эндээс бол buy болон sell сигналыг бол өгөхөд бол маш хүндрэлтэй ийм цэг төр арилжаалагдсан хിവэрэ байна гэж дүгнэж болохоор байгаа. За газрын тосны ханшийн үед бол за энэ дэлгэцэн дээр харагдж байгаачлан за яг 2 сарын 28-ны өдөр Америкийн нэгдсэн улс Иран руу довтолж эхэлснээс хойш газрын тосны ханш за тухайн үед 67 ам доллар дээр хаалтын ханш байсан. За энэс хойш бол өссөн байна. За ингээд 7 сарын сүүлээр ханш бол яг өмнөх дайн эхэлсэн төвшөнд буюу буцаад 67 ам долларын бүсдэр бол ирсэн. За ингээд газрын тосны ханш бол тухайн бүсээс хойш бол 23%-аар өссөн ийм үзүүлэлттэй бол байна. За мэдээж газрын тосны ханш бол одоо ойролт орондоо дөрнөд байгаа нөхцөл байдлаар шалтгаалan үргэлжлэн өсөх эрсдэл бол байгаа. За ханшийн төсөөллийн үед бол техник талаас харах юм бол 92 ам доллар руу бол үргэлжлэн өсөх эрсдэл бол байгаа гэж бол хийж болохоор байна. Хамгийн гол шалтгаан гэх юм бол мэдээж ханшийн хяналтын бүс бол 92 ам доллар дээр за мөн дээрээс нь волюмор засварлагдсан дундаж ханш бол 86-аас дээш байгаа. Тэгээ энэ утгаараа бол дараагийн таргтыг бол дээшээ бол харж болохоор байна гэж бол хийж болохоор. За мэдээж бол энэ цэг дээр дайн эхэлсэн бүс за одоогийн яг 9 хоногийн өмнө Иран руу дайрсан энэ хугацаануудыг хараад үзэх юм бол яг нэг ханш дээр бол дэмжлэг авсан байна. Тэгэхээр энэ дээр бол маш том дэмжлэгийн бүс барьсан байх боломжтой буюу дараагийн таргтуудыг бол дээшээ харахаас өөр аргагүй юм нөхцөл байдалтай болоод байгаа. Тэгээ маркетыг хөдөлгсөн хамгийн гол хүчин зүйл бол мэдээж яг баяр амралтын өдрүүдээр бол Америкийн нэгдсэн улс буцаад Иран руу бол маш том цогцолтуудыг хийсэн байгаа. За яг 9 хоногийн өмнөөс эхлээ 11-ний өдрөөс хойш бол довтлогоонууд бол маш ширүүссэн. Тэгээ энэ нь бол яг хөрөнгөний зах зээлийг ялангуяа хувьцаа, алт, газрын тосны ашиг өсгөхөд бол гол нь нөлөөлсөн ийм хүчин зүйл бол болсон. Тэгээ буцаад довтолсон хамгийн том шалтгаан гэх юм бол Израиль улс Ливан руу Ливанд байрлаж байгаа Хизболлаа бүлэглэлүү хийж байгаа довтлогооныг бол зогсоохгүй байсантай холбоотой. Хамгийн гол шалтгаан гэх юм бол за 14 төрлийн меморандумыг 7 сарын эхээр ер нь бол хоёр тал байгуулад байсан. Та бүхэн сайн санаж байгаа байх. Тэгээ энэ 14 төрлийн санаж бичгтэр дурдсан нэг зүйл нь юу вэ гэхээр бүх фронтод галыг зогсооно гэдэг ийм санамж бичгийг бол зурсан байсан. За эсрэгээр Израилийн тал бол Ливан руу хийж байгаа, Хизболла бүлэглэлүү хийж байгаа галыг бол зогсоогүй. Тэгээ үүний шалтгаалын Ираны тал бол Израиль за мөн дээрээс нь одоо ойролт орнодод байрж байгаа Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд л бол буцаад довтлогооно эхэлсэн. Тэгээ үүний шалтгаалan бол Америкийн нэгдсэн улсын зүгээс ормоцын хоолой дагуу байрлаж байгаа Ираны зэвсгийн байгууламжууд болон бомб тодлого бол гал нийсэн байгаа. За үүнээс шалтгаалan бол ойрын хугацаанд бол маркет нэлээд савлгаатай байгааг бол та бүхэн харж болно. За дайн эхэлснээс хойш бол Америкийн нэгдсэн улсын зүгээс нийтдээ 17 албаа агч нас барж за 420 албаа агч бол шахагдсан гэдэг ийм мэдээлэл бол эцсийн байдлаар гараад байгаа. За харин Ираны талаас гэх юм бол
За Central Command гэж нэрлэгдэж байгаа тийм батлан хамгаалахын удирдлагын төвүүдийн 80% нь бол устсан. За баллистик пуужингуудын 70% нь бол устсан. За энэ хэмжээг бол илүү нэмэгдүүлнэ буюу өргөн цар хүрээтэй довтлогоог бол үргэлжлүүлсэн хэвээрээ байна гэдэг ийм мэдээллийг бол Америк нэгдсэн улсын удирдлагын төвс бол хэлээд байгаа. Тэгээ энэ ч утгаараа бол байн үргэлжлүүлэн дамжрах эрсдэл бол хэвээрээ байна. Тэгээ хамгийн гол шалтгаан гэх юм бол мэдээж Дональд Трампын хувьд бол Ираны талыг юу гэж буруутгаад байгаа вэ гэхээр санаж бичих зурчаад байхад буцаад гал нэгэд ороод ирлээ. Ер нь Ираны тал бол энэ хилцэл хийгээд байхаар ийм тал бол биш байна. Тэгэхээр бид нар бол одоо ураны баяжуулалт, за мөн дээрээс нь цөмийн зэвсгийн хөгжүүлэлтүүдийг бүрэн одоо байхгүй болох устгах хүртэл одоо ахиж хилцлийг бол хийхгүй гэдэг ийм мэдээллийг бол хийгээд байгаа. Тэгээ энэ ч утгаараа бол ер нь нөхцөл байдал бол бас нэлээд эвгүй байгаа. За харин биткойны хувьд бол ер нь 6 сарын 2 сарын 28-ны өдөр дайн эхлэх үед бол койны хянш бол унаагүй. За мөн дээрээс нь одоо саяны 9 хоногийн өмнө хийсэн дайралтаас хойш бол койны хянш бол унаагүй байгаа. Тэгээ биткойны хувьд бол яг бидний харж байгаа зүйл техник талаас юу гэхээр одоо яг 58,000-аас 61,000-ын хооронд бол нэг дэмжлэгийн бүс байна. За энэ хүү бүс дээр бол амжилттай дэмжлэг авч чадах юм бол ханшиг бол дээшиг гэж бол харж болно. Эсрэгээрээ 48,000-аас 51,000 долларын хооронд бол бас ялгаагүй эзэгтэй бүс байгаад байгаа. За энэ дээр бол хэмжээсийн гүйцэлт буюу за 25 оны 10 сараас хойш унсан уналт бол энэ бүсүүд дээр бол гүйцэх магадлал өндөр байна гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг уналт дутуу байж болзошгүй. Гэхдээ томоохон мэдээллүүд гарч ирэх юм бол энэхүү бүсээс буцаад ханш дэшээ явах магадлал байна гэж бол харж. Тэгээ томоохон мэдээлэл гэдэг нь юу хэлээд байна юм гэхээр Америкийн нэгдсэн улсад бол койны салбарт бол одоо яг яригдж байгаа хамгийн том хуулийн төсөл буюу Clarity Act яг одоо батлагдах магадлал бол өндөр байна. Ялангуяа 8 сарын 9-ний өдрөөс өмнө амжиж батлагдах шаардлагатай байна. Тэгээ хамгийн гол шалтгаан нь юу гэхээр 8 сарын 9-өөс 9 сарын 11-ний хүртэл за Сенатын завсрын одоо амралт болдог гэж хэлж болно. Энэ хугацаанд бол хуулийн төсөл бол яригддаггүй санал одоо воттэй санал асуул бол явагддаггүй байгаа. Тэгэхээр 8 сарын 9-өөс өмнө бол амжиж Clarity Act-ыг бол бүгд найрамдах намын зүгээс бол Сенатад өргөн барьж батлуулах шаардлагатай байгаа. Тэгээ энэ ч утгаасаа ер нь бол Сенатын зүгээс юу гэж харж байгаа вэ гэхээр 7 сарын 20-наас 8 сарын 7-ны хооронд бол ямар ч сан амжуулж энэхүү хуулийн төслийг батална гэдэг ийм төсөөллийг гаргаад байгаа юм билээ. Тэгээ бүгд найрамдах нам дангаараа бол баталж чадахгүй. Арчилсан намаас бол нэг 9 гишүүнийг бол оруулж ирж байж энэхүү хуулийн төсөл батлагдахаар бол хүлээгч байна. Тэгэхээр ер нь бол бас нэлээд нюанстай гэж бол хэлж болно. Яг үнэхээр энэ хугацаанд Сенатад өргөн барьж чадахгүй. За мэдээж чадах байх. Харин чадах юм бол Сенатын 9 гишүүнийг оруулж ирж чадахгүй гэдэг асуудал бол дараагийн томоохон одоо асуудал болоод байгаа. Яг одоогийн байдлаар бүгд найрамдах талд бол 2 арчилсан намын гишүүнийг бол оруулчаад байгаа буюу арчилсан намын зүгээс 2 гишүүн бол энэхүү хуулийн төсөл дээр бол гар үсэг зурнаа гэдэг ийм мэдээлэл бол байгаа. За амралтын үеэр TSMC буюу Taiwan Semiconductor Manufacturing Company одоо дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч компани бол тайлангаа танилцуулсан. 2026 оны 2 дугаар улирлын тайлангаа танилцууллаа. За тайлангийн үед бол үзүүлэлтээс харахад цэвэр ашигын үед бол 77% өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь бол одоо ойролцоогоор нэг 22 тэрбум ам доллар бол хүрсэн гэж байгаа юм.
Тэгэхээр ер нь бол яг өнгөрсөн онтойгоо харьцуулаад үзэх юм бол тайлангийн үзүүлэлт маш сайн байсан. Цэвэр ашиг бол 77%-аар өссөн, орлогын үзүүлэлт 40%-аар өссөн ийм үзүүлэлттэй гарсан. За мөн дээрээс нь тайлангийн үеэр компаниудын хувьд бол 26 оны жилийн орлогын төсөөллийг өмнө 30% гэж төсөөлж байсан бол 40% болгож нэмэгдүүлсэн байгаа. За энэгээр бол ер нь тайлангийн үзүүлэлт бол маш сайн гарсан гэж шууд дүгнэж хэлчихэд болно. За эсрэгээр бол TSM-ийн хувьд бол нийтдээ 100 тэрбум $, капекс буюу хөрөнгө оруулалтын зарлыг энэ онд хийхээр төлөвлөж байна. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын Аризона мужид байгуулагдаж байгаа TSMC-ийн асар том хэмжээний чип үйлдвэрлэх үйлдвэр байгаа. Тэгээ энэ дээр бол 100 тэрбум $-ыг бол хөрөнгө оруулалт хэлбэрээр бол хийнэ гэдэг ийм төсөөллийг бол гаргасан. Хөрөнгө оруулагчдын хувьд бол хөрөнгө оруулагчдын зардал бол харьцангуй өндөр байна гэдэг шүүмжлэлийг бол дагуулад байгаа. Тэгээ энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноороо Америкийн нэгдсэн улс дангаараа дэлхийн нийт чип үйлдвэрлэлийн 50%-ийг бол дангаараа хийх ийм хэмжээний том үйлдвэр бол барьж байгаа. Тэгээд TSM-ийн хувьд бол тайлан зарлагдсны дараагаар бол хувьцааны ханш бол унсан. За энэ нөхцөл байдал бол яг нөгөө дайны яг эд хүнд нөхцөл байдалтай бол таарсан. За үүний шалтгаалаа бол ханш унсан гэж хэлж болно. За бир чаксны дараа харилж байгаа буюу overnight-ийн харилж байгаа ханш 401 дээр буюу за ямар ч байсан ханш бол өнгөрсөн 7 оны 5 дахь өдрийн хаалттай ханшаас бол дээшээ нэгдэж орж ирж байна. TSM-ийн хувьд бол 26 оны 2 сарын 28-ны өдрийн ханш. За энэ дээр за дараачаар нь бол яг тухайн ханш дээр бол 1 удаа, 2 удаа. За яг ингээд өнгөрсөн 7 оны 5 дахь өдрийн хаалттай ханш буюу 3 удаа дэмжлэг авсан байна. Тэгэхээр энэ дээр бол нүдэн баримжаагаар харахад бол дэмжлэг ялчгүй байрлаж байна. За үүнээс харахад бол ханш эндээс оролт хийгээд дээшээ. За стоп лоссыг бол маш ойрхон хэмжээнд бол байрлуулад яг арилжаа хэлбэрээр бол оролт хийхэд бол харьцангуй тохиромжтой байна гэж бол хэлж болохоор байгаа. За мөн дээрэс нь энэ 7 хоногт маш том компаниуд бол тайлангаа танилцуулсан. За энд бол за маргааш General Motors, нөгөөдөр Tesla, Alphabet, AT&T, IBM зэрэг компаниуд тайлангаа танилцуулна. Дөрөвд өдөр Intel. За ингээд ер нь бол энэ 7 хоног технологийн төрлийн дийлэнх компаниуд бол тайлангаа танилцуулахаар хүлээгч байна. Тэгэхээр TSM-ийн тайланг хараад үзэхэд ер нь энэ AI чиглэл капекс зардал гаргаад ирсэн компаниуд бол нэлээд сайн тайлан танилцуулах ийм хүлээлт бол үүсээд байна. За энэ ч утгаараа ер нь технологийн төрлийн компаниуд ялангуяа хагас дамжуулагч, за програм хангамж, за салбарт одоо капекс хөрөнгө оруулалтын зардал хийгээд байсан энэ FANG төрлийн компаниудад ер нь хувьцааны шимтгэн болсон байгаа дээр нотолтой авалтуудыг хийж байвал бас харьцангуй тохиромжтой байна шүү гэж хэлж болохоор. Тэгээ мэдээж бол одоо яг үнэлгээ ярих юм бол SP500 индексийн үнэлгээ бол бүх цагийн үе түүхэндээ төвшин дээр бол ирсэн байгаа. Тэгээ энийг бол цаашаа өсөх орон зайг олох зүйл юу вэ гэхээр бол мэдээж 2 дугаар улирлын тайлан байгаа. За улирлын тайлангууд сайн танилцуулагдах үед бол индекс өсдөг ийм нэг зүй тогтол байдаг. За үргэлжлүүлээд за амралтын өдрүүдээр эдийн засгийн календар дээр ямар гол мэдээлэлүүд зарлагдсан бэ гэдэг талаар харъя. За 7 сарын 14-ний өдөр буюу өнгөрсөн 7 хоногийн 2 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын 6 дугаар сарын инфляцийн тоо мэдээлэл зарлагдсан. За инфляц 6 дугаар сард 3.5% түвшинтэй гарсан байгаа. Энэ нь бол өмнөх түвшнээс 1.7%-аар буурсан буюу 5 дугаар сард бол 4.2%-тай гарч байсан. Харьцангуй бол буурж орж ирсэн. За энэ нь бол мэдээж 6 дугаар сард бол нөгөө яг
санамж бичих зурж байсан. За дайны хилцлэгүүд бол эд хийгчээсэн. Ер нь аль талуудаас довтлогоо ер нь бол орж ирээгүй холбоотой. Газрын тосны ханш бол буурж орж ирсэн. Тэгээ энэтэй холбоотойгоор ер нь бол инфляцийн түвшин буурж орж ирсэн байгаа. За гэхдээ 7 дугаар сарын инфляц бол буцаад өсөх эрсдэл бол байна. Мэдээж бол газрын тосны ханш бол сүүлийн 9 хоногийн хугацаанд 24% өслөө тийм ээ. Тэр үүнээс харахад бол өргөжлөлт инфляцийн түвшин өсөх. За оны эцэст бол бодлогын үүрэг нэмэгдүүлэх гэдэг ийм хүлээлт бол хөрөнгө оруулагчдын донд бол түгээмэл байна гэж бол хийж болохоор байна. За энэ 7 хоногт бол харин эдийн засгийн календар дээр төдийхөн томоохон эдийн засгийн мэдээлэл бол байхгүй байна гэж бол хийж болохоор байна. Яа. Коммент байна. BTC гэж байна. Тэгээ биткойны хувьд бол түрүү хэлсэнчлэн 9 эрдэнэтэй. За 9 эрдэнэ асуултанд хариулахад биткойны хувьд бол түрүү хэлсэнчлэн бидний харж байгаа зэг юу вэ гэхээр яг 57,000-аас 60,000 долларын хооронд бол ер нь дэмжлэгийн бүс байж болох үе харагдаж байгаа. За энэхүү бүс дээрээс амжилттай моментум өндөр, өсөлт өндөр байж чадах юм бол ханшиг бол дээшээ харах боломжтой байгаа. Гэхдээ яг 48,000-аас 51,000 ам долларын хооронд 25 оны 10 сараас эхэлсэн уналтын түвшин дуусч байх боломжтой байна. Тэгэхээр яг одоогийн ханшийн түвшин дээр ханшийн уналтын гүйцэлд бол хийгдэж дуусаагүй байх эрсдэл бол байна гэж бол хийж болохоор байгаа. Эсвэргээр суурь талаас бол түрүү хэлсэнчлэн Clarity Act батлагдахад ердөө 9 хоногийн хугацаа байна. Энэ 9 биш ээ. 19 хоногийн хугацаа тийм ээ. Энэ хугацаанд амжиж ер нь бол Clarity Act батлагдах шаардлагатай. Тэгээ энэ шатгаараа бол ер нь суурь талаас мэдээж томоохон хүчин зүйл орж ирж байгаа учраас заавал хэмжээсийн гүйцэлд хийхгүй байх боломж бол байгаа. За Оскрыг асуусан байна. За Оскрын хувьд бол бидний хувьд ханшиг бол өөрчлөлөд 37 доллар руу өсөлт орж ирэх болов гэсэн ийм хүлээлт бол байсан хэвээрээ байгаа. Тэгээ мэдээж бол дайны үед бол хамгийн гол одоо хөрөнгө оруулалтын сангуудын, тэтгэврийн сангуудын хөрөнгө оруулалт хийдэг салбар бол яалтчгүй эрүүл мэндийн салбар. За харьцангуй ротацийн график гэдэг одоо энэ генетик шинжилгээний аргачлал байдаг. За эндээс хараад үзэх юм бол ер нь бол бред төрлийн шинжилгээний аргачлал та. Эндээс хараад үзэх юм бол хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой салбарууд дээрээс санхүү, эрүүл мэнд, технологи гэсэн ердөө 3 салбар байгаа. Яг одоогийн байдлаар бидэнд байгаа зүйл гэх юм бол. Тэгээ энэ 3 хувьд бол ер нь магадгүй хямдраа ороод ирсэн байж болно. Тэгээ нэмэлтээр худалдаа авалт хийх юм уу эсвэл хоолт хийж байхад бол харьцангуй тохиромжтой гэсэн хүлээлт бол байгаа. Тэгэхээр таны асуултанд хариулахад бол Оскрын хувьд бол бид нар үргэлжлүүлээд ханшиг бол мэдээж трендийн дагуу хадгалах буюу 37 доллар бол хүлээсээ ивэрэ байна гэж бол хийж болохоор байна. За тэгээ бид нар 7 сарын төгсгөлд хөрөнгө оруулалтын багцаа дэлгэрэнгүй танилцуулна. Тэгэхэд бол ямар өөрчлөлтүүд гарсан талаар тухайн үед нь бүгдээрээ ярилцгаая. За ингээд өнөөдрийнхөө маркет апдейтыг энэ дүргээд өндөрлөе. Анхаарлаа тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.